монголчууд MJL радио 88.3 дэлгэн дээр сүгэ тараалаас сонсож байгаа хэрхэмдэнд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 12 минут болсон байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг нариулагч ундрахнаар дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Өглөөний мэнд Аргун сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан. Сайхан амарсан уу? Сайхан. За 2025 оны 4 сарын 11-ний өдөр те өнөөдөр. Тэглэв ах уу. За. Онгораад идэх мэдгээ хоёлаа хэлсэн билүү? Хэлээгүй байгаа. Чи нөгөө хамтран ажиллагчаа тань. Тийм шүү дээ. Сая би энэ дээр нөгөө юм хийж явж байгаа мартсан биз дээ. Төхөөрөм шинжлэх хаянаараа ДД-шийн дэвшилтэд 3 дахь төхөөрөмж хамтран ажиллана. За мөн төгс хэрэглээ, төгс ажиллагааг сураатагаар тооног таалаг констракшн хамтран ажиллана. Баярлалаа Аргунда. За өнөөдөр 2025 оны 4 сарын 11-ний өдөр тохиож байна. За он гараад 101 дэх өдөр юм байна. За он дуусгаад 264 өдөр үлдсэн байна. За тэгвэл өргөжлөлийн цагаагаар мэдээлэлтэй танилцъя. Гадаа намайг ирэхэд лав цас орж исэн. Сая цас орж исэн үү? Ер нь хүйтэн л лсэн. Цасыг бол анзаарсангүй байгаагүй санагдаж байна. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 10 градусын хүйтэн байна. За тэгвэл өдөртөө 5 градусын хүйтэн байж цас ер нь өнөөдөр жингөө орох юм шиг байна. Шөнөдөө 12 градусын хүйтэн хоног гинэ. Харин маргааш буюу бям гарагт өдөртөө 6 градусын дулаан, шөнөдөө 1 градусын хүйтэн бол нэм гарагт өдөртөө 16 градусын дулаан, шөнөдөө мөн 4 градусын дулаан байна. Даваа гарагт өдөртөө 23, шөнөдөө 6 градусын дулаан бол мягмар гарагт өдөртөө мөн 23 градусын дулаан байх нэ. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр уг нь яг одоо энэ болон дээр дэлхийн тэмдэглэлт өдөр ярьдаг. Тэгээ би ярих албатай гэж бол бодохгүй наа. За нэг сонирхолтой өдөр бүгдээрээ ярина. Өнөөдөр бол яг үнэндээ бол тэмдэглэлт өдөр маш ховор өдөр юм байна. Цорын ганц юм тэмдэглэлт өдөр байна. Энэ World Parkinson's Day буюу салах сааны өдөр гэсэн байна. За энэ эрэгтэй хүмүүст илүү их тохиолддог ялангуяа өтлөөд ирэхээр ийм салах саа болдог ийм өвчтэй холбоотой өмнөний одоо ач холбогдлыг таниулах үйл ажиллагаа явуулдаг ийм өдөр юм байна. Тэгээ надад илүү сонирхолтой санагдсан. Өнөөдөр дэлхийн хамгийн уйдгартай өдөр юм байна. Юу гэсэн үг юм? Дэлхийн хамгийн уйдгартай өдөр. Өдөр болгон баяр тэмдэглэл өдөр болгон нэг юм тэмдэглэх хэрэгтэй гэж байна. Уйдгартай байж болохыг хүлээмжшүүлдэг өдөр юм уу? Уйдгарлах өдөр юм уу? Эсвэл ямар нэгэн шалтгаанаас болоод бид нар уйдгарлах ёстой өдөр юм уу? Уйдгарлах ёстой. За юунаас олсон юм? За ер нь бол 365 онд дэлхийд 365 хоног байгаа шүү дээ. Тэгээ энэ өдрүүдээс аль нэг нь бусдаас мэдээж хэрэг хамгийн үйл одоо явдал багтай хамгийн сонирхолгүй гэх юм уйдгартай нэг том үйл явдал болоогүй өдрүүд бэж таараа тийм үү. За одоо жишээ нь дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн өдөр гэж байна. Эсвэл саран дээр алгасан өдөр. Дэлхийн 1 дугаар дайн эхэлсэн. Титаник хүртэлж ивсэн өдөр гэх мэтчлэн ийм сонирхолтой өдрүүд олон байдаг бол ийм байна. 2010 онд Кембрижийн их сургуулиас судалгаа хийсэн юм байна. 1900 оноос хойших бүх өдрүүдийг бүгднгийн тооцож байгаа. Тэр өдөр гарсан ингээд нийтлэл олон болсон үйл явдал бүгдэнгүүд инчгсаж хагаад тооцоо компьютер програм зохиосон юм байна. Энэ өдөр дотроос хамгийн уйдгартай өдөр нь юу вэ гэсэн чинь за энэ гэхдээ яг одоо энэ жил их бол биш. Гэхдээ 1954 оны 4 сарын 11 юм байна. За бүгдээ ингээд тэмдэглэлт өдрүүд бол мэдээж хэрэг тухайн өдөр болсон үйл явдлуудтай холбоотой байдаг. Тэгэд ингээд ямар ч байсан 20 дугаар 100, 21 дугаар 100 дамнаад хамгийн уйдгартай өдөр гэж тодруулах юм бол 4 сарын 11 юм байна. Тэгэхээр яах вэ? Бүгдээ хойлоо дагана. Хороноос юм үгүй л гэдэг шиг. За одоо дээрээс ингэж байгаа өнөөдөр сайхан уйдцгаана гэдэг өдөр байна. За яах вэ? Гэхдээ би нөгөө талаас нэг юм яри гэж бодлоо. Уйдах өдөр те тэрнээс уйдгарлах өдөр бол биш те. Тий. Чиний өдөр биш ээ. Чи угаасаа л өдөр болгоор. Өнөглөх үед ямардаг өдөр гэж. Ямар өдөр биш ээ. Уйдах өдөр. Уйдах. За уйдахыг уйдгарлахтай андуурч болохгүй. Окей. За. За тэгэхээр уйдах энэ өдрийг яаж тогтоосон бэ гэхээр 300 гаруй сая ийм мэдээлэлүүд цуглуулж агаад за тэгээд ингэ тооцсон байгаа юм. За энэ нэлээд тийм ийм нарийн тооцоогоор хийх гэж оролцсон. За Кембрижийн завтаан байгаа шүү. Тэгэд би нөгөө талаас нь ярих гэж бодлоо. Уйдна гэдэг ер нь бол яг өнөө цагт бол магадгүй хэрэгтэй зүйл юм шүү гэж одоо олон хүмүүс ярьдаг болсон. Яагаад вэ гэхээр бид нар өмнө нь бол уйддаг гэсэн. Бид нар яаж уйддаг гэснээр одоо үе хүмүүс ойлгохгүй заа. Би бол одоо ингээд хевс харж байгаа хевсний хийг ингээд хараад тэгтлээ уйддаг байсан. За хүүхэд хата тэрийг өөрөө уйдаж ингэж сайн мэддгүйсэн баха. Гэхдээ одоо жишээ нь одоо үеийн бидний ингээл өдөр тутмын амьдралтай харьцуулахад ялтчгүй тэр үед уйдчихсан тодорхой байхгүй тийм. За тэгээд уйдна гэдэг бол мэдээж хэрэг таны одоо допамин баг ялгарч байна л гэсэн үг.
Таны одоо цусан дотор допамин бага ялгарч байна гэсэн. За сүүлийн үед яагаад энэ уйдах нь бас сайн гэж үзэж байгаа вэ гэхээр за бид нар ч одоо ингээ хоол хит их идвэл таргална гэдэг шиг допаминыг хит их бид нар аваад байвал тэрэн сүултээ бид нар допамины донтолтонд орсон. Хордноо гэсэн тийм ойлголт нь одоо. Тэгээд тэрний одоо эсрэг ганц гарсан. Магадгүй жилдээ ядаж нэг удаа өддөг ч юм уу, өдөх юм өдрүүдийг ашиглах хэрэгтэй гэж хэлж болно. Ер нь бол бид нар дэлхийн түүхэнд хизээж байгаагүйгээр их допаминыг энгийн хүмүүс ашиглаж байна. Одоо дээр үдээсэн хаадууд хүртэл биднээс хамаагүй л өдөжсэн. Хаадууд хүртэл л өдөжсэн. Бид нар хаадууд шиг гар усахгүй шүү дээ. Бид нар зүгээр хэвчэж байгаа доин допамин доин. Энэ юу болсон бэ? Гэл ерөөсөө маш их ажиргалын гормоноо хүчээр ялгаруулж байна. Дуртай үед ялгаруулж чадж байгаа. За энэ нь бол магадгүй сүүлдээ бидний анхаарлын дутмагшил ер нь нэг юм удаан төвлөрөх чадвараа алдах олон байдлаар магадгүй бид нар бүр хөвслийн төвшөнд биологийн төвшөнд хөвсөл явагдаж байгаа. Шал өөр төрөл зүйл болж иж магадгүй. Хомо өөдөөдгүй хүмүүс болж иж магадгүй гэж. За тэгэхээр ямар ч гэсэн та сонирхоо дэлхийн өдрүүд дундаас хамгийн өдөртэй өдөр гэвэл 4 сарын 11-ийг тодруулсан байт юм байна. Угаасаа эмор гээд тэнгэр хүртэл бүүдигээд байгаа юм биш үү гэсэн байна. Юу уйтгарлах өдөр вэ? Цалиу ордог өдөр штэ. Цалиу ордог өдөр бол том баяр цаашаа штэ гэж байна. За энэ мэдээж дэлхийн дундчиг. Зүгээр хамгийн сонирхолтой, хамгийн үйл явдал ихтэйсэн өдрийг дэлхийн түүхэнд өдрийг тодруулахад за би зингээр хамгийн илүү асуудалтай байна. Хамгийн уйдах өдрийг одоо уйдамтгай өдрийг ингээд тодруулах амархан. Нөгөөдгийг тодруулах бол хэцүү юм байна л да. Тийм яг ямар үйл явдлыг онцгой гэж авч үзэх вэ? Тэрнээсээ болдог үлгүү дээ. За тэгвэл их сонирхолтой өдөр байна. Өнөөдөр хэдүүлээ утас шүрмснээсээ хоолны жоохон уйдах гад хүүхэд ахтай нэрээ яадаг байсан юм уу, лийдэг байсан юм уу? Байхгүй яг яах бол ингэж үзэх өдөр юм байна. Сонирхолтой. Гэтэ би ингээд ерөөсөө уйдахгүй юм шиг үлээ. Яг ингээд цаг л гарвал ерөөсөө телевизээ асгаал кино үзэл, цуврал үзэл утаснасаа уйдах цаг болтохгүй. Чи угаасаа өнөөдөр дайлчгал дээр дайцсан. Аргүй бүр шүү. Ерөөсөө юугаа яахгүй байна. Энэ ерөөсөө орчноо. Дэлхийн хуулийг мэдрэхгүй байна. Хадаа тийг сонирхол болгоо. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхдээ төхөөрөмж шинжлэх хаянгаар Дидиш хамтран ажиллаж байна. Дидишийн дэвшилтэд 3 дахь төхөөрөмж хамтран ажиллаж байгаа. За Дидиш компаниас үнэн хэрэглэгчдийнхээ хүсэлтээр төхөөрөмж шинжлэх хаяныг 4 сарын 1-ээс эхлүүлж гисэн байгаа. За хэрэглэгчдийн ийм нэг хар цагаан станц гэдэг нэрээр маш сайн мэдих 11-13 онд үйлдвэрлэгдэж байсан Конко загварын телевизийн сувгуудад үзэх боломжтой байсан төхөөрөмжүүд түлхүү шинжлэгдэх юм байна. За тэгэхээр Дидишийн аль ч салбар дээр очиод олон давуу талтай шинжлэгдсэн төхөөрөмжөө өөртөө тохирох боломжийн нөхцлөөр маш хурдан авч төхөөрөмжөө шинжилээрэй. Тэгэхээр дэвшлэд 3 тэг гэдэг төхөөрөмжийн давуу талуудыг бид дурдъя. Дотоодын болон дэлхийн шилдэг 150 нэмэх сувгтай Монгол орны хаанаас цаг агаараа шууд харах боломжтой юм байна. За цагт баригдалгүй контент үзэх, кино сантай, хүссэн нэвтрүүлэг, бичлэг хийн нөхөж үзэх боломжтой. За нэвтрүүлгээ яг ингээд заавал ингээд сонгож ш өөрөө үзмээр байгаагаа бичлэг хийгээд тэрийг нөхөж үзээд байх боломжтой. Интернет төхөөрөмжтэй холбогдож болдог. За тэгэд өөр дөр хамгийн гол нь түрүү хэлсэн нөхөж үзэж болно, өөр дөр бичлэг хийнэ гэдэг нь өөр дөр санах байдаг. Ийм онцлогтой байна. Бид нар ингэдэгчтэй хаяа бидний дотны хүмүүс ч юм уу телевизээр гараад зурагтаар гараад ярилцлага өгөөл инстэ үнэхэр гоё ч юм уу эсвэл дурсамжтай ч юм уу эсвэл инээдтэй ч юм уу тийм зүйл болсон байж болно шүү дээ. Тэгээ тэрийг ингээд нөгөө дараа нь нөхөж үзэх гэхлээр аль хэзээний нөхөж үзэх хугацаанд өнгөрцөн байдаг бид нар архив болтгоо. Тэр тохиолдолд өөрийнхөө үзмээр байгаа дурсамжтай санагдсан бүх зүйлийг ингээд бичээд авчнаа гэдэг чинь дараа нь хизээл бол хизээ үзэх боломжтой маш гоё үйлчлэгээ санагдсан ш надаа. За тэгэхээр та дэлгэрэнгүй мэдээллийг 77 14 34 гэдэг дугаар загвараар за мөн 14 34 болон Дидишийн Facebook хуудаснаас мэдээлэл авах боломжтой. Та бүхэн Дидишийн Facebook хуудсыг лайктаар жимжээг байгаа бол Facebook-оор хайгаад пэйж дээр нь лайк дараарай. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ. Дидишийн дэвшилтэд 3 тэг төхөөрөмж хамтран ажилласан төхөөрөмж шинжлэх хаян байлаа. За баярлалаа. Уйдах гоё биш үү? Чи уйдах дуртай юу? Уйдах дуртай хүмүүс байдаг дээ. Хаяа өөр нь уйдах гоё юм шүү. Уйдгаад мэдгүй би яагаад ч юм санаасаа нэг тийм драматай юм уу? Драматай юм шиг зүгээр ээж чаддгүй. Баян уйддаг байсан. Үгүй мэдгүй зүгээр ээж чаддгүй айгу сонин энэ нөгөө нэг юм
мэдгүй гэр бүлийн хүмүүжлтэй ч холбоотой ч юм уу ингээл айлын том болохоор ч хөө чи тэрийг хийсэн үү, хөө чи энийг хийсэн үү гэл ингээд ахаар ч хүн ингээд өөрийгөө хүчлээд 50 уйдаж чадахгүй. 50 байс чадхаа болчт юм билээ шүү дээ. Зүгээр ч ингээд нэг хөвтчихсэн аа. Үгүй би ч одоо тэрийг хийлүүгүй одоо угаасаа хуцаа гаргалгүй ингээл амар төвхтэй. Сүүлдээ надад миний энэ замуухай санагдаж байгаа л да. Тэгээд альбаар ингээд нөгөө нэг хөвтөж сурах гэж амар сурах гэж айгүй хичээж байгаа. Гэтэл бүр ингээд нилийн олон жилийн дараа сурах юм шиг байна гэхгүй юу? Энэ хизээ төрсэн айлын хэддэх хүүхдээс гадна бас их хүүсийн ялгаа гарч иж магадгүй. Нэг юм үг гэдэг чинь тэр хүний жаргал эзгүй хээр гэдэг. Нэ эзгүй хэрс очоод ингээ бид нар чадна. Би бол чадна. Би баг эзүүхээр очих юм л амар гоо 50 байж чадах байхаа гэхгүй хийх юм болохгүй. Ер нь өөдхөнд бол эзүүхээр газар л явах хэрэгтэй шүү. За нэг коммент уншаадах юм. За. Долгор цэрэн тогтох өглөөний мэндэ өнөөдөр миний хүн болж төрсөн баярын минь өдөр та хоёрт аз жаргалтай өдрөөсөө хуваалцъя. Өнөөдрийг инээ дээр дүүрэн өнгөрүүлээрэ гэсэн байна. Баярлалаа. Төрс өдөр нь тохиож байгаа бүх хүмүүстээ төрс өдрийн мэндийг хүргэе. За тэгвэл дараагийн болон маань түүхэн төрсөн алдартай хүн байдаг. Өнөөдөр хэн төрсөн бэ? За. Яринпилийн од сүрэн гэж хүн төрсөн. За энэ хүн бол төрийн шагналд урлагийн авьяа сэтгэлдэн харан хамтлагийн гитарчин Яринпилийн од сүрэнгийн төрс өдөр тохиож байгаа. За түрүү жилийн 11-р сарын 11-ний өдөр яг энэ хүний тухай ярьсан. Гэхдээ өнөөдөр яг яагаад дахиад ярих гэж гэхээр түрүү жил бол хувийн амьдрал талаас нь энэ хүн яг ямар хүн бэ? Ямар замлыг дуулж ирсэн бэ гэдэг талаас нь ярьсан бол өнөөдөр хамтлаг талаас нь ярина. За. За тэгэхээр 1957 оны 4-р сарын 11-нд төрсэн гэхээр өнөөдөр 68 нас хүрч байгаа юм байна. Танд баярын мэндийг хүргэе. За харан хамтлаг бол 1989 онд байгуулагдсан тий. Энэ 36 жилийн ойн болж байгаа. Яг 36 жилийн туршид хамтлагийн бүрэлдэхүүн солигдоогүй, тарж бутраагүй энэ амжилтаараа бол Монголын рок попын түүхэнд рекорд тогтоосон хамтлаг гэж хэлж болно. 35 жилийн ягаа тэмдэглэхэд юугаар Америкаар лөө хагуур лээ бас аялын тоглолтод явсан байлээ сая 3 сард. За тэгэхээр харан хамтлаг ер нь яагаад өдийг хүртэл ийм гоё зохион байгуулалттай тарж бутраагүй ийм бүрэлдэхүүнийг бий болгож чадсан, яг анхны түүх нь хаанаас эхэлсэн, яаж бий болсон хамтлаг юм бол гэдгийг сонирхож үзсэн маш гоё санагдсан. Ер нь бол би харан хамтлагийн фэн л дээ. Тэгээ харан хамтлагийн фэн клуб гэдэг фэйсбүүк байдیں۔ Би тэнд айгүй хитвэтэй байдгийн. За харан хамтлаг яаж бүрэлдсэн түүхээс нь яри маш сонирхолтой л доо. Харан хамтлаг байгуулагдахаас өмнө инх манлаа болон од сүрнээр ногоон гэрэл соём гэдэг ийм хамтлагуудад хамтдаа тоглодог байлаа. За харангаас өмнө тэгсэн 1988 оны сүүлээр инх манлай гавьяат урлын гавьяа цэцгэлтэн рок мөнх сайхан гэдэг тийм ээ рок мөнх сайхан ахтай уулзаад хамтлаг байгуулах саналтай байгаагаа хэлсэн юм байна л да. За хамтлаг байгуулмаар байна. Тэгсэн рок мөнх сайхан гэдэг хүн тухайн үед драмын театрт ажилладаг байсан юм байна л да. Тэгээд өөрөө драмын театрт ажилладаг байсан учраас драмын театрын дарга Монгол улсын ардын жүжигчин Намсрын сувдгаатай уулзсан юм байна. Гэхдээ энийг нэг их сурвалж дээр драмын театрын дарга Намсрын сувд гэсэн бол нөгөө их сурвалж дээр драмын театрын уран сайхны удирдаач Намсрын сувд гэсэн байлээ. Тэгэхээр ямар ч хэлээс удирдах албан тушаалд бол ажилладаг байсан. Ингээд сувдгаатай уулзсан юм байна. Инх манлаг. Би нэг юм асуучих. Одоо ингээ хамтлаг байгуулна шүү дээ. Хамтлаг байгуулахын тулд одоо хүнтэй очиж уулзах шаардлага яг энэ юм. болохоор тухайн үед хамтлагууд нөгөө нэг байгууллага тариалагддаг байсан. Одоо нөгөө нэг юуны юу лээ ардын дуу бүжгийн чуулган дэрэгдэх соёл эрдэнэ хамтлаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр эднийх болохоор драмын театрын харьяа харан хамтлаг, драмын театрын харьяа тим хамтлаг гэдэг эдний юу дэрэгдэн хамтлаг байгуулах хүсэлтэй байгаа байхгүй юу? Тэгээд инх манлаа сувдгаад ингээд хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм байна. За илэрхийлэхдээ ардын дүү бүжгийн чуулган дэргэд соёл эрдэнэ гэдэг хамтлаг байгуулагдсан байхад яагаад драмын театрын дэргэд ийм хамтлаг байж болохгүй гэж ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл ятгсан гэсэн. Тэгээ энэ уулзалтаас 7 хоногийн дараа драмын театрын зүгээс хамтлаг байгуулах зөвшөөрөл хариу өгсөн юм байна. Тэгээд бас нэг шалтгаан гэдэг юм бол энэ нөгөө нэг улсын байгуулагчтай тухайн үеийн нийгэмч одоо ингээд улсын байгууллагуудыг цалинжуулдаг. За тэгээд цалинтай хамтлаг байхын тулд ингээд аль нэгэн юуны улсын байгууллагад нь харьяалагдах ёстой гэх мэтчлэн тийм ээ. За ингээд 7 хоногийн дараа зөвшөөрөл хариу өгсөн. 1989 оны ихэр хамтлаг байгуулагдах үндэс суурь нь тавигдсан гэж хэлж болно л да. За анхандаа гоцлол гитарчин дуучнаар нь инх манлай, аргил гитарчнаар нь од сүрэн, бөмбөгчнөр пүрэв дааш, даралтай хөгжимчнөр булган нар тоглож исэн юм байна. За тэгтэл удалгүй бүрэлдэхүүнд нөөцлөлт орсон. Булган хамтлагаасаа гараад соёл эрдэнэ хамтлагт орсон юм билэ. Тэгээд ингээд тухайн үед айрмаас халагдаж ирээд удаагүй байсан Чулуун Батыг хамтлагт авсан. За бид нар Чука гэдэг нэрээр нь таньсан тий. За гэхдээ энэ
Чукахыг анхандаа Том Местер гэдэг ийм юун дээр авах гэсэн юм байна. Местен дээр авах гэсэн юм байна. За Том Местер гэдэг нь юу хийдэг хүмүүс гэхээр дуу авианы давтамжийг техникийн хэрэгсэл ашиглаад ингээд тохируулдаг ажил хийдэг л хүн юм байна л да одоо. Пультэн дээр суудаг. Тийм ингээд тохируулдаг л гээл ойлгож болно тий. Ийм ажил хийдэг хүн юм байна. За тэгсэн чинь хамтлагаас нөгөө булган гэдэг энэ гишүүн гараа авчлаа. Тэгээд ингэсэн учраас Чукахыг даралтад хөгжимчнөр авчий гэж бодож исэн гинэ Том Местра болоод. За гэтэл яг ингээд хачир дээрээ Чулуунбат уу Чукагай аргил гитарчин ийм хүн байсан. Тэгээ хоорондоо ярилцж хагаад хот сүрэн хэмнэлт гитарчин болёо. За Чулуунбат аргил гитараа тоглолё гэд ингэж тохиролцоод тэгээд удаагүй дуучнаар соём хамтлагт байсан лавсран авснаар одоогийн үндсэн бүрэлдэхүүн нь тогтжээ гэж хэлж байна. Ийм түүхтэй. Тэгээд харан гэдэг нэрийг яг яаж өгсөн бэ гэдэг чинь бас айгүй сони юм билэ. Хамтлаг нэргүй байж болохгүй шүү дээ. Ингээ ямар ч байсан ингээд хүмүүс нь бол бүрэлдэжээд байгаа. Тэгээд ингээд нэр бодож өгөхөөр драмын театр, ардын дүүбөжийн чуулгын уран бүтээлчид дунд ингээд юм нэрний уралдаан зарласан юм байна. За тэгсэн Улаанбаатар, Батхан зэрэг ийм олон сонирхолтой нэрсэн жагсаалт ирсэн дундаас ардын дүүбөжийн чуулгын бүжигчийн Сүхбаатарын санал болгосон харанга гэдэг энэ нэр гишүүдэд нь маш их таалагдсан гинэ. Тэгээ ийм учраас харанга гэдэг нэрийг сонгож өгсөн түүхтэй. За ингээд драмын театр өөрийн гэсэн ийм хамтлагтай болсон. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал энэ залуусыг хүлээж авахд бэлэн биш байжээ буюу сэтгэлгээний үед за тэгээд цаг үеийн нийгмийн байр байдлын үед бол бэлэн биш байсан гэж хэлж болно л доо. Захин хуримтэй ингээд баандаа зүүцэн хідэн залуу социализмын үеийн одоо нэгэн хэвийн байдлаасаа салж өгөхгүй тэгээ харан хамтлагын дуунуудыг эвэртэй тулаа үтсэн юм шиг ингээд харж исэн тухай дурсан байдаг л да. Тэгээ ер нь ингээд нөгөө ажил авсан хүмүүс гэж байгаа штэ одоо санал тавиад тэгээд одоо энэ сувдгай тухайн үед дараагаар нь таяа гэж хүн байсан гэдээ бас нэг сурвалж дээр байсан л да. Энэ хүмүүсийг харан хамтлагыг дэрэгдээ авч ингэж дуулуулснаас нь болоод намын төв хорооноос дуудаж банк хүртээж исэн гэдэг ийм мэдээлэл бас бэлээ. За. Өөрөөр хэлбэл харан хамтлагийнхаас болоод дуудуулаад ингэ загнуулж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ одоо жишээлбэл нөгөө тухайн нөхцөл байдал нь юуг илэрхийлээд байгаа юм гэхээр өглөө босоод цохоор харахад сүүний дараалал их байлаа гэж дууслаас нь болоод одоо тухайн үе нөгөө нэг юм нийгмийн байр байдлыг ч одоо үнэн мөннөөр шууд ингээ ил цагаан гэлдэг тийм юм байхгүй л шүү дээ. Дандаа л ингээл нөгөө намын магтдаг нам дэшээ манай нэг юм сайхан байна гэл ингээл энэ дунд ингээ шууд ийм залуу шууд ороод ирсэн нь хүмүүст нэг тийм эвэртэй тулаа үтсэн юм шиг тэгээ дээрэс нь тухайн үе удирдагчид нэг тийм амар сайн таашаагдаг юм шиг байгаа юм. Тэгээ ямар ч үсэн энэ удирдлагуудыг нь бол бүр ингээд дуудаж авчирж агаад банк хүртээж исэн гэж байгаа. За тэгэхээр гисэн хідээч театрынхан бол харан хамтлагийнханд их хайртай байсан буюу энэ олон эсэргүүцлийг ингээд сөрөн байж ийж за бүр ингээд дуучдыг жүжигчин гэх нэрийдлэр авч цалинжуулж агаад энэ хамтлаг дэрэгдээ байлгасан юм түүхтэй юм байлээ. Тэгээд энэний талаар нөгөө News цэг Зинда цэгмэн гэдэг энэ сайтад маш гоё нийтлэлээ л дээ. За. Ингэж энэ Чука лавга хоёр шин дуугаа үлгийдэхөөр тэртээд харагдах тэнгэрийн хаяа гэж яагаад шуудын бараа гэд ингээд шуудын бараа гэдэг үгнийхээ уртлын хэдэн үгэн дээр ингээд гацчаад исэн юм л дээ. Тэртээд харагдах тэнгэрийн хаяа дэвэд ниссэн шуудын бараа гэдэг штэ тий. Тэгээд нөгөө дэвэд ниссэн гэдэг үг нь юусэн ингээд орж ирэхгүй заяа. Тэгээд ингээд нөгөө л театрынхаа ингээд коридорт ингээд үгийн ирэл гараал ингээд хоорондоо ингээд ярилцаал. За юу гэж оруулах вэ? Юу гэж яахаа бичгүү. Ямар үг зохио тохиромжтой юм бэ ингээд ярилцаал гэсэн юм айгуу удаа ярилцсан. Тэгсэн чинь театрын жижүүрэгч ингээд хажууд нь ихмэл ихээ сууж ийн гинэ. Тэгэнгүүт энэ хоёр ингээд нэлээ удаа ярилцаал үг хайгаад байгааг сонсонгуудаа хоёр чинь яасан юм уушдг хүмүүс вэ? Дэвэд нисдэм байгаа зү тэр шууд чинь гэж хэмнийг хэлжсэн гэдэг юм дурсамж яриа илээ. Тэгээд нөгөө гацаад байгаа үгээ олсноор дөрөн үлрэл гэдэг энэ дуу бүтсэн түүхтэй. Тэртээ тарагдах тэнгэрийн хаяа дэвэд нисэн шуудын бараа зүүдэн ширтэг чиний минь царай зүрхэн шингэсэн анхны минь хайр гэж дуулдаг штэ тий. За гих мэтчлэнгээр харан хамтлагийн маш олон гой дурсамжийн драмын театрт өнгөрсөн байдаг юм байлээ. Сонирхолтой санагдсан шүү. За тэгээд ер нь бол ингээд нөгөө драмын театрынхан энэ харан хамтлаг хоорондоо үнэхээр ийм гоё уур амьсгалтай байсныг яг яаж мэдтiin гэхээр ер нь драмын театрын харан хамтлагийнх нэг манайхан гэж маш их хөмжлөх дуртай. За харан хамтлагийнхны хувьд ч гэсэндээ манай гэж драмын театрыг ярих айгуу дуртай байдаг гинэ. Нэг удаа тухайн үеийн театрт байсан хамгийн гоё охтууд болох гавьяач жүжигчид Саран Туяа,
За жүжигч нь уран чимээг, оюун дээр, эрдэнэ цэцэг, ган цэцэг, баясгалан гэд одоо манай театрыг өнгөлж байгаа гавьяатууд байгаа даа шүү дээ ихэнхдээ. Энэ сайхан бүсгүүчүүд харангийнханд зориулаад тус бүрдэн зориулж шүлэг тэрэлж ийсэн гинэ. За. За тэгсэн чи юу гэж тодорхойлж ийсэн ингэсэн байна. Инх манлайг хажууд нь бөмбөг дэлбэрчсэн ч юу болвоо хөө гэд гитараа тоглож зогсох хүн гэж тодорхойлсон байт. Өөрөөр хэлбэл маш даруй төлөвцөн тэгээд нь штэ 50. За Чукаг бол хар халимгаа шингэртэл бодлогошуурч хамтлагийнхаа хамаг ажлыг зохицуулдаг менежер гэсэн байна. За өнөөдөр төрсөдрөн тохиож байгаа Одсуур ахыг бол охтын нүдэнд онцгой гэж тодтогсон байлээ. Онцгой харагддаг гэж. Залуудаа нэлээд царайлаг байсан юм шиг байлээ. За тэгвэл домогт лавга ахыг түнтгэр гэж өгөхөрдөж исэн байна энэ шүлгүүдтэй. За тэгэхээр өнөөдөр энэ сайхан хамтлагийн гитарчин Оцрон буюу одоо хамтлагийнх нь за мөн танилуд нь хэлдгээр Оги гэж товчилж дууддаг энэ гитарчны маань төрсөдөр тохиож байгаа түүний товч намтартай танилцъя. 1957 оны 4-р сарын 11-ний энэ өдөр Дорн говийн чойрт төрсэн аав нь Нэгтлэн бодогч мэрэгжилтэй тэгээ эцэг эхээс 5 лаа юм бэлээ 3 эгчтэй 1 дүүтэй. За анх хизээ гитар тоглож сурсан бэ гэсэн бүр анх 8 настайгаасаа гитар барьсан юм байна. Нилээн багасаагаад. Тийм ээ. Зоргоо гэдэг найзтай байжээ. За ингээд Зоргогийн аав ээж нь болохоор Оцроогийн аав ээжтэй ингээд нилээн дотны найзууд гэр бүлийн найзууд гэж ярьдаг шүү дээ. Тэгээ хүүхдүүд нь хоорондоо найзалдаг. Нэг насны ийм хүүхдүүд юм билээ. Тэгээ нэг өдөр Зоргоо найзындаа яваад очижээ. Тэгсэн чинь ингээд ил нүдэнд нь гитар харагдсан гинэ. Гэрлүүн яваад орсон чинь тэгээ гитарыг нь аваад ингээд гитар тоглож мэдгүй хүмүүс ингээд оролдож идэг шүү дээ. Тэгсэн чинь гаднаас нь Зоргогийн ихчтэй хамт өөр их нэг ч ороод ирж энэ хоёр бас л үеийнгийн хүүхдүүдээс юм шиг байгаа найзууд. Тэгээ орж ирэнгүүтээ нөгөө нэг гитараар тоглож байгаа хоёр хүүхэд чинь ингээд гитарын хамгийн анхны барилтуудыг нь зааж өгч ирсэн гинэ. Ингэж барьт ля минор гэж юм байдгийн. Ер нь гитарыг хамгийн зөвөр ингэж тоглох хэрэгтэй гэл ингээд анхны шатны юмнуудыг зааж өгч ирсэн гинэ. Тэгээ ер нь бол нөгөө тухайн үед чинь ихэнх л ийм залуу хүмүүс гитарыг оролдчихдаг юм байсан юм шиг үлээ шүү дээ. Тэгээд ингээд хамгийн анх заалгангуудаа энэ чинь бас тоглох юм бол айгүй гоё юм байна гэж мэдээд тэгээ ер нь бол ингээд Зоргогийн руу байнга гүйдэг болсон. Яагаад тэгэхээр нөгөө гитарт нь болоод ингээд өөрөө ингээд гитартай болон болтлоо Зоргогийн руу би гүйсэ гэж ярьсан байгаа. За харин хувийн амьдралын тухайд гэх юм бол аав нөгөө Нэгтлэн бодох мэрэгжилтэйгээ ярьсан шүү дээ. Тэгээд манайхан санаж явах юм бол түрүү жил би амьдралынхаа талаар ярьж байсан. Аав нөгөө Нэгтлэн бодох мэрэгчлээд агаад эднийх ч уг нь бол юуны сэлэнгийн хүмүүс илүү дээ. Тэгээд юуны төмөр замд оронгуудаа төмөр замд нэлээд өндөр албан тушаал гашдаг байж байгаа. Тэгээд томилд аваад Дорн говийн чойрт очиж ажиллаж яхад нь Оцраах төрсөн юм билээ л дээ. Тэгээд аав нь залуудаа юуны байгууллагын өнөө том албан тушаал гашдаг байсан учраас бас ингэдэг нэг юм хэрэгтэй хөвгт орооцолдоод 15 жилийн хорих ял авсан юм билээ. Тэгээд түүний ер нь бага насныхаа бага насаа өнгөрүүлсэн тухайд дурсаж ярихдаа бол нэлийн эмзэг гэдэг нь юунаас нь ажиглагдсан. Ярьцлагаас нь ажиглагдсан. Яагаад гэхээр маш том даргын хүүхэд гэж хэлэгддэг байсан. Ингээл бүгдэнд нь хөдлүүлээл маш олон хүмүүс хүрээлээл өө даргаа гээл өө манай даргын үг гээл ингэдэг байж байгаа л. Нэг л өдөр аав нь ингээд шоронд явсан 15 жилийн хорих ял авсан. Тэгээл гів гинтгэн л даргын хүүхдээс шоронгийн одоо ийм хүүхд болоод төрчихж байгаа байхгүй тий шоронд байгаа хүний хүүхэд. Тэгэхээр ээж нь 4 хүүхдтэйгээ гэр бүлээ авч үлдэнэ гээл иймэрхүү хүнд хэцүү асуудлууд нуран дээр нь маш их тулгарч ирж исэн. Тэгээ тэр болгоныг ямар ч хэлээсэн даваад гарсан гэдэг юм билээ. Тэгээд бага байхдаа бол би өөрийнхөө энэ амьдралаас аавынхаа тухай ярихаас маш их хичдэг байсан. Гэхдээ одоо сүүлд ухаан суусныхаа дараа бол одоо энэ амьдралын ийм үнэн шударга юмыг одоо яалтайж үлээ тий даваад тулаад гарсан гэдгээ би хүлээн зөвшөөрч дотроо бол хүлээн зөвшөөрч эхэлсэн гэж ярьсан билээ. Ярьцлаган дээрээ. Хэдэн настайд нэм бол тээ? Хэдэн настайд нь гэсэн байлаа. Нилээн бага байхтнаас 11 2 байхт нь. Яг л эмзэг хүлээж авах тийм үе дээр нь л. Арай бага байвал бас нэг тийм ойлгохгүй өнгөрч магадгүй. Арай том байвал бас хүлээж авахд арай гайгүй байх. Тэгээд яг их эмзэг үе дээрээ яасан юм тийм асуудал тулсан байна. Тэгсэн мэлээ. За тэгээд энэний талаар бол түрүү жил хэдүүлээд дэлгэрүүлээд ярьсан юм гэж одоо их нэртэйгээ яаж танилцсан тухайд нь ярьцгаанаа. За эхнэр нь төмөр замын эмнэлэгт ажиллаж ижээ. Ажилдаг ийм хүн юм байна л та. Эмнэлэгт ажилладаг гэсэн. Тэгээд төмөр замын эмнэлгийнхний урлагийн үйлчлэг
болоход тэгээ бэлдүүлж өгөх хүн хайдаг штэ тий. Нэг юм урлагийн хүн хайгаад Тийм за штэ. манайх урлагийн үзлэгтээ орох гэсэн хэдүүлээ ингээд нэг юм багшаалъя гэж багшаар ингээд бэлдүүлдэг штэ. Тэгэл нэг драм брадад ч юм уу Суисийн нэг магадгүй заримдаа төгссөн оюутан. Төгсөн оюутан ч юм уу эсвэл багш ч юм уу багш ч юм уу тий ингээд бэлдүүлдэг тий. За энэ бэлдэж өгөх хүнээр нь оцрон гэдэг хүн очжээ. За ингээд урлагийн үзлэгийг бэлдүүлж яат сууртаа ингээд ихнэрийг хараад ингээд дурлсан байгаа. Араас нь 2 жил гүйсэн гинэ. Краш. Краш. За араас нь 2 жил гүйсэн. Тэгээд яагаад хараад дурлж гэсэн чинь гитар ятгыг тоглодог. Тэгээ хамгийн ийм аяаслаг гоё эмэгтэй нээсэн гинэ. Тэгээ тэн дундаас ингээд нүдэнд нь тусаад дурлцсан. Тэгээ үерхэж яваад л ханиа болгосон. Кино энтер үзсэн юм чи яахгүй. Айгу сонирн байсан байгаа юм шүү гэж өөрөө дурсаж ярьсан байлээ. Тэгээд Алсын гэлба гэдэг энэ дуугаа их нэртэй зориулж зохиож исэн гинэ. Тэгээ зохиочингуудаа ер нь бол ингээд дурлцсан явж байхдаа юунда өрөөндөө орж ирэл Алсын гэлба гэдэг дууныхаа шууд ихний дөрвөн мөрийг нь бичсэн. Тэгэл цааш нь ингээд юу яаж агаад ярилцж агаад ингэж бичиж дуусгаад хамгийн түрүүнд би их нэртэй сонсгосон гэж ярьж илээ. Тэгээд дараа нь бол хамтлагтаа дуу болгоод тэгээд одоо тэр цагаас хойш хамтлагаараа дуулж ийн гэж ярьсан байлээ. Тэгээ ихнэр нь болохоор юу гэж ярьсан бэ гэдгс энэ хоёр нэвтрүүлэгт орсон байсан. Би нэвтрүүлэгт орсон ярьсаа нүцсэн. Тэгсэн чи ихнэр нь ингэж байна. Би өгөн багшаал гэж боддог байсан шүү дээ. Тэгээ багшаа гэж кисэрээгаа суудсан шүү дээ. гэж ярьсан байлээ. Тэгээд олон жил одоо хүн бүхний сонсох дуртай дуу ясараа энэ Алсын гэлбаг их нэртэй зориулж анхдуулж исэн. Энэ бол үнэхээр сайхан дурсамж байдаг. Тэгээд энэ цагаас хойш маш олон жил өнгөрсөн байна. Бид хоёр одоо өнөр өтгөн айл болчихсон, аз жаргалтай амьдарч байна гэж тухайн нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан байлээ. Цэгийн хамгийн дуртай 3 харангийн дуу гэвэл аль гурыг нэрлэх вэ? Би хамгийн түрүүнд Бороог нэрлэнэ. Бороо. Тий. Тэгээд энэ дурлал бишийг нэрлэнэ. Энэ дурлал биш. Тэгээд Мананг нэрлэх юм байна. За Бороонд яагаад дуртай байгаа гэсэн чи би Бороо гэдэг харангийн дуу байдгийг мэддэггүй байсан. Тэгж жагаад нэлээд сүүлд ютубер явж жагаад юу яагаад шууд санал болгоод ороод ирдэг ш харангийн дуунууд дуулаад ангууд санал болгоод нэг видео ороод ирдэг штэ тий. Тэн дээр нь харангийн Бороо гэдэг дуу байхаар нь сонсоод үзсэн чи амар гоё дуу байсан. Тэгээ би тэрийг бүр ингээд нэг хэсэг салж чадахгүй олон дахин давталтай бүр луп хийж сонссоор байгаа. Тэгээд бүр үнэхээр дуртай болж ирсэн. Бороо гэдэг дуунаага. За хоёрдугаарт энэ бол дурлал биш гэдэг дуу байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө яаж эхэлдэг вүлээ? Энэ бол дурлал биш үү? Тэ. Бодлын олон нухчаан дунд бүдэрч яваа миний хүсэл мөрөөдөл хоёрын цагаар хөндлөн алгасан чамайг гэдэг шүү дээ. Дурлаагүй шүү чамдаа би гэж манайхан сайн мэднэ. Энэ дунд би яагаад дуртай вэ гэхээр энэ харан хамтлагийн хамгийн анхны клиптэй дуу. Харан хамтлагийнхны залуу насыг харъя гэх юм бол энэ дууны хамгийн анхны клипийг үзэхэд болдог байхгүй юу? Тэгээд энэ дуун дээр тэр лавгсруу ах ямар гоё залуу байсан. Залуу байхдаа энэ хэд бүр яаж нөгөө нэг юм хийхийн төлөө тэр нийгмээ сөрөөд яаж ингэдэг юм гоё шинэлэг юм хийчихийн төлөө эрэл хайгуул болж явж исэн талаар тэрийг ер нь бол яг энэ клипнээс харж олдог л та. Тэгээд лавгийнхны ярилцлаган дээр ингэж хэлсэн байдیں۔ Бидний хойноос хөөцөлсөөр байгаад биднийг ингээд клиптэй болгоно гэж бүр ингээд өөрөө хичээсээр байгаад хамгийн анхны тэр энэ дурлал биш дууг маань клипжүүлээд бидний залуу насыг дүрсэнд мөнхөлж үлдээсэн Онон Баттай би үргэлж баярлж явдгаа гэж нэг ярилцлаган дээр хэлсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр нэрнгээсээ л тэр клипийг үзэх юм бол лавгаах бүр ямар хөөрхөн байсан юм бэ? Би залуу байсан бол бүр тэр үед нь яг үеийнх нь ийм хүн байсан бол би крашлаад өгөх байсан баха. Одоо ч гэсэн крашлах хэрэгтэй. Гэхдээ л залуу байхдаа бүр ямар гоё залуу байсан бэ тэр үс хүмүүс. Энийг яг энэ бол дурлал биш дуун дээрээс нь харж болдог байхгүй юу? Тэгээ Манан дууных нь клипнээс нь олж бас дуртай. Манан дуу гэхдээ гоёч бас өгтэлтэй. Харин энэ Алсын гэлба гэдэг чи ямар дуу байдаг лээ? Нөгөө хөрөгтний сайхныг хараад гэдэг дуу ч юм болов. Би миний хувьд харан бас нэг тийм онцгой юу гэх юм уу? Одоо дурсамжтай тийм хамтлаг. Ер нь бол харан гэж багтаа бол нэг сайн мэддэггүй, дуунуудыг мэддэггүй байжгаад ангийнхаа охинд нэг караачлаа. Тэгээд ангийнхаа охиныг нэг тоглолтод ураач гэд хинж зөвлөсөн надаа. Тэгээд өрсөн тоглолт нь харангахгүй юу? За тэгээд харангийн амтлаа гэж болж өс тэр соёлын үйлдвэрчний соёлын төвд болж илээ. За тэгээд тэнд очиод тэр нэг наснасаа болдгоо юм шиг байгаа юм. Тэр чинь ингээд нэг яг рок дуу хүүхэд би бага насны хлээс 5 6 дугаар анги байсан мэддэггүй ангис 6 7 дугаар анги. Тэгээд яг сонсоод ойлгох дуу их ховор байгаад байсан. Тэгээ надад яг тэгэхэд хамгийн их бүр ингээд
бүр ингээд ёо ямар гоё дуу вэ гэж бодогдуулжсэн дуу бол манан гэдэг дуу. Тэгэхээр ялцчихгүй манан одоо сонссон ч бас ингээд огшуулдаг гоё дуу байгаа даа. За дээрэс нь зүүд гэдэг дуунд бас тийм онцгой дуу юм шиг надад санагдсан. Тэр гэхдээ нөгөө манай аймын тайлбарлахдаа энэ шал өөр утгатай дуу та нар ойлгохдаггүй. Биднээс гайхаад энэ ч хайрын дуу биш юм уу гэсэн чи биш гэхээр хайрын дуу биш юм шиг үлээ. Тэр нөгөө үгийг нь зохиож бичихтэй нас орсон найзтай зориулж бичсэн л дээ. Тэгээ найзаагаа нөгөө зүүдлээ тэгээ сэрээд бичсэн дуу байдаг штэ. Алсын гэлба гэдэг дуу ч нөгөө ингэдэг штэ. Учрах ирээдүйн сайхныг уудмын тэртээд гэвэл учрал гомдол хоёрын утганд тэнцсэн ч юм уу да. Учрлын сайхан бүхнийг урсаад ирэх шиг сансан уяхан гэмээр сэтгэл минь алсын хүслийн гэлба ч юм уу да гэд ингэ дуулдаг штэ. Энэ дуу гэх нэртэй зориулсан гэсэн үг юм байна. Надад тэгээ зүүд гэдэг дуу одоо ер нь жигсаалтаас тэгээ гарцсан. Яагаад? Хайрын дунд заавал зүүдийг нэг тийм өмнө юу за энэ гоё дуудаа гоё аялгуутай даа гэж бодож исэн. Гэхдээ яг ингээд бичигдсэн түүхийг сонсонгуудаа би бүр ойлгоод бүр амар дуртай болчихсон. Тийм үү? За ямар ч хэлсэн тэгээд би тэрний оронд зүүдэндээ би хайртайг сонгож байна. Тэгээд 3 дахь дугаараа аялгуу гэж сайхан дуу. За аялгуу гэдэг дууг сонсохоор бүгд тэрээсээ нэг каракармор санагдаг. Одоо жишээ нь чи наанаас тавих юм бол орой өдөж байгаа хүмүүс бүгд каракар. Юу штэ 2019 онд л харан хамтлагийнхан 5 дундаа төрийн сойрхолд хүрсэн штэ. 5-ын 5 дундаа. Тэр 5 дунд нь аялгау багтдаг. Энэ дурлал биш багтдаг. Гэх мэтчлэн 5 дундаа төрийн шагнал авч ирсэн цорын ганц хамтлаг байх шүү ер нь бол. Тийм зүүд гэдэг дууны үгийг би энэ дээрээс ингээд хайж ийн л та хайгаад юу яагаадах юм. 5 дуу төрийн сойрхол. За бас ер нь ингээд топ 3 харан хамтлагийн топ 3 ингээд сонгоход л бас ингээд эргэлзэл тийм олон гайхалтай олон дуутай. Үнэхээр бас харин сантай гайхалтай хамтлаг юм аа. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулбал цаг гэрсэн биз дээ. 7 цаг 43 минут болж байна. За манай нэвтрүүлэгтээ төгс хэрэглээ төгс ажиллагаа тооно таалаг констракшн хамтран ажиллаж байна. За тооно таалаг констракшн тооно таалганыхан үйл ажиллагаагаа өргөжүүлээд 90 хотод салбараа нээсэн юм байна. Ямар сайхан мэдээвэ. 90 салбараа нээсний давуу тал нь гэх юм бол чанартай барилгын материалыг 90-ний үнээр тань санал болгоно гэсэн үг. За яагаад гэх юм бол монголчууд хямдыг нь одож 90-д очиж бүтээгдэхүүн авдагч хулигдуулах тохиолдол цөөн биш гарсаар байна л да. За тэгвэл чанартай бас хямд үнээр тооно таалаг компани 90 дэх салбараар үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байна. Ямар гоё юм бэ. Одоо ч ингээл зам харилцаа өгсөн болохоор 90 он гэдэг бол маш ойрхон ийм газар болчлаа шүү дээ. Та дэлгүүрээр ингээд дэлгүүрээр нь орж танилцаад бусад дэлгүүрүүдэд үнийн судалгаа хийсэн ч болно гэж яагаад гэх юм бол нөгөө хямд үнийн бодлого барьж байгаа учраас манай хямд бөгөөд чанартай гэдэгт эднийх маш их ихтэй шүү дээ. Чанартай за мөн үнэн нь ижил байгаад та захиалга өглөө гэхэд Улаанбаатар давах хаягаа өгөөд шууд хургуулээд авах боломжтой. За эсвэл орон нутагт бол орон нутгийн унаанд хургуулах бас боломжтой байна. Цаашлаад 90-ний салбараар үйлчлүүлэх шаардлагагүй Монгол дахь тооно таалгаас шууд захиалга өгөөдэж болно гэж шүү. Тэгэхээр 90-ээс хамгийн хямдханаар ирнэ гэсэн үг. Тийм байна. Бүх төрлийн автомат хаалга за үүн дотроо шилэн модон ултаалсан автомат хаалга гэж байна. Гаражийн хаалга нь үйлдвэрийн зорилттой, ахуйн зорилттой бас байна. High speed door буюу түргэн автомат хаалга байна. За мөн шилэн фасад, металл фасад, металл хаалга цонх, шилэн хаалга гэх мэт хийгдэж байгаа. За хамгийн эрэлттэй байдаг мөн олон удаагийн хэрэглээнд хамгийн тохирдог нь high speed door буюу түргэн автомат хаалга. За энэ хаалгыг сонгосон байгууллага хүмүүс бол сэтгэл ханамж 100% байдгаа гэсэн байна. За тэгэхээр олон улсын чанарын стандарт нийцсэн материалын өргөн сонголттой олон улсын бүтээгдэхүүний үзүүлэлт чанарын гэрчлэгээтэй манай улсын байгаль цагуурын орчин нөхцөлд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Гоё маа тий бидэрт ингээл улмал худалдаа авалт хийх чанартай бүтээгдэхүүн хэрэглэх боломж нь нэгдээд тэгээд байгууллагууд нь өөрсдөө энэнийхээ төлөө эрэл хайгуул хийгээ явж ингээд бол үнэхээр гоё юм л та. За тэгэхээр бид нар яаж тооно таалгатай холбогдох юм бэ гэхээр 80-777-11 гэсэн дугаараар залгана. 80-777-11. За мөн албан байгууллагууд гэх юм бол 7017-7018 гэсэн дугаар агаад байгаа. Хаяг барьшлын хувьд бол энэ хангаа хотхны навд буюу тий Прогон гэдэг офис байдаг. Энэ офисын 1107 хотод байдаг шүү. За баярлалаа. Төгс хэрэглээ төгс ажиллагаа өрөөтэй тооно таалаг констракшн манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. За баярлалаа. За чи ирээгүй гэдэг дуу мэдхүү гэж Касу юу? Симхэн сэтгэл үгэлэн дуулан хүлээн сэрүүхэн намрын үдэш зүудлэн хүлээн гэдэг дуу. Ер нь харан хавлын нуунаас мэдгүй дуу айгуу цөөхөн дөө. За амбо гоё юм бодох юм.
шүүдэр цэцэг амьдрал санандаа гурыг сонсон байна. Амьдрал гоё дуу. Сандаа бүр нэг хэсэг миний номер 1 байсан шүү дээ. Сандаа гэдэг дуу чинь нөгөө өдрийн од киноны дуу юм билээ шүү дээ. Тэгээд тэр өдрийн од кинонд нь тэр чи 90-ад оны кино байлаа. Кино гэж тэр жүжиг байсан юм шиг үлээ. Тэгээ одоо нөгөө хасарч байгаа гэдэг шүү дээ тий. Хасарч байгаа нөгөө нэг юм онгоцны нэгсгчийн дүрс тоглодог заяа. Тэгээд хамгийн анхны тэр нөгөө клипэн дээр нь тэр жүжигний клип явдаг байхгүй юу? Тэгээл ингээл хамгийн эхний клип нь юу яадаг тэр клипэн дээр бол дахилтыг нь англиар дуулдаг. Тэгээд ингээд бүр ингээд нэг жүжигийнхаа дуу оруулахтаа ингээл юугаа онгоцоо унаал ингээл үгүй онгоцоо биш мотоцикл унаал ингээл амар хурдалж мурдлал тэр бүр үнэхээр ингээд яг кино шиг сэтгэлд орсон хамгийн анхны дуу гэх юм уу? За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн дараагийн дугаараар бүгд дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж ирсэн бодох баярдаг. Би өмнө нь хэлсэн өнөөдөр дэлхийн түүхэнд ер нь хамгийн цөөхөн үйл явдалтай байж магадгүй өдрөд тэр дэлхийн яг 365 хоног дундаас 4 сарын 11 байж магадгүй гэдэг бүр аль байсны судалгаа байдаг юм байна. За гэхдээ энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж ирснийг бүгдээрээс сонирхъя. 1241 онд монголчуудын хувьд бол тийм баялаг өдөр болсон гэж хэлж болно. Мохигийн тулаан болж исэн байна. Их Монголын цэрэг, за Бат хаан болон Сүбэдэ хаанаар өдөрдүүлсэн энэ Их Монголын цэрэг, Өнгөр, Хорват, за тэгээд Рицаруудын нэгдсэн хүч болох Бэлэ 4-р Бэлэ хааны нэгдсэн хүчийг бут зогч исэн. За 15-аас 30 мянган морин цэрэгтэйгээр зарим нь бол зарим их сурвалжуудад 80 мянган цэрэг, зарим нь 50 мянга гэдэг ямар тач өөрсдөөс хамаагүй илүү олон энэ цэргийг Мохигийн тулаанд буулгаж авч ирсэн байна. За монголчууд чиг ингээл өөрөөсөө үргэлжийн бүр доктортой ингээд дандаа өөрөөсөө олон цэргийг зохиод байдаг ийм үндэстэн түүх одоо бол байдгүй. Энэ бол маш онцгой тийм ч учраас магадгүй дайч нар их алдартай байдаг. Энийг гайхуулсан өдөр бол өнөөдөр гэж бас хэлж болох юм байна. За мөн энэ өдөр бас Угандагийн ерөнхийлөгч Иди Амин улсаа орхин зүгтж исэн байна 1979 онд. За хүний махан хэлдэг. 1970 онд Аполло 13 бас энэ өдөр нээж исэн, нисч исэн. За энэ чинь нөгөө 13 ч нөгөө сүрчдэг юм уу? 13 ёрын тоо гэдэг чинь энэ дээр бүр гарч ирдэг. Нөгөө Мордохын хазгай гэдэг чинь бүх юм ихнээсээ л Аполло 13 асуудалтай байсан гэдэг тийм. За энэ дундаас хамгийн сонирхолтой нэг өдөр нь бол 1992 онд тохиож исэн гэж би дүгнэлээ. 4 сарын 11-нд Европ, за тэр тусмаа Францын Парис хотноо Диснейленд нэгдэжсэн байна. За Диснейленд нэгдэн гэдэг бол том үйл явдал өстэй. Жишээ нь Улаанбаатар Диснейленд гэвэл за хүмүүс л өстой маш их баяртай л хүлээж авах бах тийм. Тэг нь маш их баяртай хүлээж авна. Тэгээ ер нь бол ингээд нөгөө нэг юм хүмүүс том хүүхдүүд гэлэхгүй томчууд маш их баярлах юм шиг байна. Би одоо жишээлбэл ингээд миний хүүхэд нас чинь ч гэсэндээ Диснейгээр ингээд дайраал өнгөрсөн шүү дээ тий. Тэгэл тэр болгоныг ингээд яг юм өөрөө жоохон болцсон юм шиг мэдрээд тэр орчноор ингээд явах уу. Амар гой санагдчих. Харин Француудын хувьд за Америкийн нэгдсэн улсаас гаралтай шүү дээ. Америкчуудаас гаралтай Дисней Францад одоо Диснейленд нэгээл өстой Францчууд үнэхээр дуртай авах гэсэн чинь үгүй асуудалтай байсан юм байна. За яасан бэ гэхээр Францууд энэ одоо нээхийг Диснейленд нээхийг туйлыг эсэргүүцчихсэн олон сонирхолтой аргаар эсэргүүцчихсэн байдаг юм байна. За энийг нь шүү дээ ингэж хэлсэн байна. Энэ бол соёлын Чернобиль юм а гэж. Диснейлендийг энийг бол соёлын Чернобиль. Чернобильд зүйрлж байгаа юм. Чернобильтэй. За тэгээд Америкийн империализм хамгийн муу хувилбар жинхэнэ муу утгаа манад одоо нийлүүлэхээр орж ирлээ. Энэ бол хуванцар эзлэн төрөмгийлэл, энэ бол токсик экспорт гэж одоо Диснейлендийг бурдахжсэн байгаа. За тэгээд Францчууд бас ер нь эсэргүүцнэ гэж бас нэлээд няхуур эсэргүүцдэг хүмүүс шүү дээ. Францын хувьсгалын үеийн хувц өмсөөд за ингээд Гетийн буюу цаазаар авдаг ийм дүр барьж агаад за ингээд Диснейн одоо дүрүүдийг одоо цаазалж байгаа мэтэр одоо хөөж байгаа мэтэр ингэж эсэргүүцчихсэн байгаа юм. Зөө. За ингээд ер нь бол Диснейленд яг Францд нэгдээд маш амжилтгүй болсон түүхтэй юм бэлээ. За 4 тэрбум доллар Дисней компани зарцуулсан ч өдөрт сая доллар алдчихсан байгаа. Алдагдaltaй ажиллаж байсан. За ингээд ер нь Диснейлендийг хаах уу яах уу гэж зөндөө асуудал болж исэн. Хожимо ковидын үеэр дахин нэмжид хөрөнгө оруулалт хийгээд одоо бол харин ашигтай ажиллаж байгаа юм бэлээ. Тэрнээс биш ер нь бол
хамгийн одоо Диснейландын одоо Диснейленд чинь 1955 онд Калифорни нэгдэжсэн, Флоридад 71 онд нэгдэжсэн, Японы Токио хотод 83 онд нэгдэжсэн. Ийхүү одоо Шанхайд бол сүүлд 2016 онд нэгдсэн шүү дээ ойрхон. Гонконгд 2005, харин Францад нэгдсэн энэ салбар нь хамгийн одоо ашиггүй гэх юм уу, хамгийн асуудалтай сонин, тэгээд тийм асуудалтай тийм салбар гэж тооцогддог юм байна. Бараг ингэ бөөцөлж юм улмаар салбар юм уу да тийм. За. За энэ комментэнд би уншаад хаяа. Маги Бүрөвсрэн өдрийн одын зүг гэдэг уран сайхны кино юм байна. Тэгээд тухайн үед артын армийн сөнөөгч онгоцны нисгэгч нарын амьдрал, хайр сэтгэлийг харуулсан кино. Зохиолч нь өөрөө нисгэгч хүн байсан гэж юм. За Мисс Чулуун Эрдэнэ хасан тоглодог кино шүү гэсэн байна. Өдрийн одны зүгт гэдэг бол кино гэсэн байна. Би харин кино илүү жүжиг илүүгээд эхлээд кино гэж бодож байснаа сүүлдээ бүр эргэлзээд юу ч хэлээгээ ботчлаа. За амарчс манайхаа уран сайхны кино юм байна. Тэгээд нэр энэ YouTube байгаа гэсэн шүү. Сая мөнгө жаргалах үзхийг хүсэх юм бол YouTube бүтнээрээ байгаа гэсэн. За энэ дүрээд маань нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон байна. Дидишийн дэвшилтэд 3 дид хөрөмж хамтран ажилласан баярлалаа. За мөн төгс хэрэглээ төгс ажиллагааг сүрэтээр тооно талаг констракшн хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 8 цагаас радио мэдээлэл авансараа 8 цаг 10 минутаас та мэдгүй нэвтрүүлгийн шалгалтыг авцгаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.